Гэхдээ энэ нь зүгээр ярьснаар болчихдаг зүйл биш. Хизээч бууж өг гэж хэлэх нэг хэрэг. Харин эрхэм зорилгынхон төлөө метршгүй байна гэдэг огт өөр хэрэг юм. Би танд нэг үннийг хэлье. Энэ ертөнцид таныг зогсоодгүй. Таныг урагшлахыг болиулдаггүй. Энэ ертөнцид таны төлөөч байдаггүй. Таны эсрэгч байдаггүй. Таныг зогсоодог хүч бол та өөрөө. Би зогсчихлоо гэж итгэсэн тэр мөчөөс та зогсох болно. Тэр хүртэл та явсаар л байх болно. Аливаа нэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр тунгааж бодох чадвар бол боловсрсан хүний шинж юм. Аристотель. Хүндрэлтний түүхийг аваад үзье. Тухайн үедээ боломжгүй мэт харагдаж байсан ч өнөөдөр боломжтой болчихсон зүйлсийг бодоод үз. Хэдэн зуун хүнээр дүүрсэн хөндөй төмөр хүлэг Калифорниагаас хятад хүртэл нисч чадна гэдгийг 1850 оны хүмүүст хэлсэн бол та гарцаагүй солиотон ухаан санаагаа алдсан хүн гэж харагдах байсан. Гэвч хүн тэнгэрт нисч чадахгүй гэдэг үзэл бодлыг анх Артур Врайт хүлээн зөвшөөрөөгүй. Тэд зүгээр л энэ бүхэнд итгэхийг хүсээгүй. Тухайн үед хүн тэнгэрт ниссэн тухай түүхэн баримт нотлохоо байгаагүй ч гэсэн тэд өөрсдийнхөөрөө хийсэн. Тухайн үед хүмүүст үзүүлжих баримт нотлохоо тэдэнд байгаагүй, туршлагач байгаагүй. Гэсэн ч тэд метршгүй зүтгэж сансандаа хүрэхээр шулуудсан байжээ. Тэгвэл үнийг өөрсдийнхөө асуудалтай харьцуулаад үзээрэй. Таны ихэнх зорилгууд анхны нисэх онгоц бүтээх зорилгын хажууд харьцангуй боломжтой зүйл байгаа болов уу гэж би бодож байна. Орлогоо нэмэгдүүлэх, айдстайгаа нүр тулах, хайрттайгаа уулзрах, жингээ хасах, амьдралдаа тесрэлт хийх зэрэг зүйлс бол урд өмнө хэдэн саяудаа хийгдсэн. Ирээдүйд ч дахин хийгдэх болно. Энэ бүхнийг яг л тань шиг хүмүүс хийдэг. Эдгээр зорилго боломжтой. Гэхдээ тэргүй энэ бүхэн миний амьдралд ирэх ёстой. Би үүнд зохистой гэж өөрийгөө хуурч бүү гараа хөмөх. Өнөөдөр та зүгээр суувал энэ бүхэн таны амьдралд биелэхгүй. Зүгээр хүсээд суугаад байх юм бол та амьдралын хохирогч болж дуусна. Заримдаа тэмцэх, хүслийнхээ төлөө зүтгэх, зорилгынхоо төлөө үйлдэл хийх шаардлагатай байдаг. Бусад хүмүүс эсвэл таны оюун бодол танд чи $100 олж чадахгүй. Энэ боломжгүй зүйл гэж хэлвэл таны өмнө хоёр сонголт ирдэг. Нэгдүгээрт юу хийж байгаагаа мэдэхгүй гэдэгтээ итгэн хангалттай тусламж дэмжлэг байхгүй хэмээн гомдлож эхлээд амьдралаа цэгцлэх ёстой гэж өөрийгөө хураад зорилгоосоо ухрах. Хоёрдугаарт бусдын болон өөрийн чинь дотор хэлж байгааг эс хүлээн зөвшөөрөх. Тэдгээрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад өөдөөс нь та нар буруу ярьж байна. Болгоомжтой гэдгийг би батлан харуулах болно хэмээн хэлэх. Итгэсэн мөчөд боломжгүй зүйл боломжтой болдог. Хэрв боломжгүй хэмээн боддгүйсэн бол бид илүү их зүйлийг бүтээх байлаа. Винс Ломбарди. Юу боломжтой, юу боломжгүй гэдгийг үнэндээ та мэдэхгүй. Таны хийсэн зүйл 1000 удаа бүтлгүүцсэн ч 1001 дахь амжилт олж болох юм шүү дээ. Үнэн гэвэл та үнийг огт мэдэхгүй. Танд хангалттай баримт нотлохоо байхгүй. Хүн төрлөختөн бид дэлхийн ертөнцийн далаа тэнгис сансар өгтөргүй техник технологийн өчүүхэн хэсгийг л ойлгодог. Хэн нэгэн танд бүгдийг мэддэг хэмээн хэлбэл тэрнтэй юу ч яриад хэрэггүй. Тэд зүгээр л хөөрцөглөж байгаа юм. Бүх хариуг олчихсан хүн гэж хаанч байхгүй. Ангараг гараг дээр хүн амьдрах боломжгүй хэмээн бадтай хэлж чадахгүй байж өдөр тутмын амьдралд маань юу боломжтой, юу боломжгүйг яаж ам бардам хэлж чадах юм бэ? Тэд хэлж чадахгүй. Гагцгүй та өөрийн юу чадах, юу чадахгүйг хүлээн зөвшөөрөхөд гол хүчин зүйл байгаа юм. Хэрвээ та чадахгүй гэдэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх юм бол өөрийн нөөц болцоог гацаанд оруулна. Та өөрөө юу гэж боддог байсан ч, бусад хүмүүс таныг хэрхэн харсан ч, тэр бүхнээс давсан амьдралаар амьдрах боломжтой гэдгийн нэгэн жишээ бол миний амьдрал юм. Би жирийн нэг сургуулийн сурагч байлаа. Гэсэн ч би дэлхийд даяар аялж мянган хүнд заавар зөвлөгөө өгдөг. Эмч, хуульч, улс төрч, жүжигчин, одууд, тамирчид, компани захирлуудад би зааж сургадаг. Тэрч бүхэл Ирландд католик санваартан, Таиландд буддын лам нарт зөвлөгөө өгсөн удаатай. Таны төсөөлж байгаагүй эд шидийн гэмээр гайхалтай амьдрал таныг хүлээж байна. Мэдээж дандаа чихэр жимс шиг амттай дардан байхгүй ч гэлээ. Одоо хий дими цагаа урж буй амьдралаас чинь илүү агуу амьдрал гэж байдаг юм шүү. Метршгүйгээр шин зам гаргаж урагшил. Метршгүй чанарыг үйлдэл болгохыг бидэнд үлгэрлэн харуулсан хүн бол та бидний сайн мэдэх Арнольд Шварценеггер. Арнольд нь дэлхийн 2 дугаар дайн дусснаас 2 жилийн дараа Австрийн нэгэн жижигхэн хотод ядуу тарчиг айлд төржээ. Тэрээр хүүхэд насндаа Америк руу явж кинон тоглохыг мөрөөддөг байлаа. Арнольдын аав ээж энэ мөрөөдлийг юу гэж боддог байсан бол ойр тойрны танилуд нь тэрний энэ сэтгэлийг хэрхэн хүлээж авч байсан бол Арнольдын ардуур юу гэж хэвнэлдсэн бол
Бүх хүнд телевиз, интернет ухаалаг утас байдаг. Утасгүй интернеттэй бүхэн хүмүүс танигдах боломжтой өнөөдрийн тухай би яриагүйг санаарай. Тухайн үед ихэнх айлд зурагт байгаагүй юм. Америк орныг Арнольд болон тэрүүн хүмүүс зөвхөн зургаас болон киноноос харж байсан учраас Америк гэдэг нь яг л гайхамшигын орн байлаа. Тэгэхээр Арнольдыг мэддэг хүмүүс тэрний мөрөөдлийг боломжгүй хэмээн шуудхан дүгнсэн гэж мөрөөдсөн ч болно. Харин Арнольд тэдний бодлыг хүлээн зөвшөөрсөн бол тэдний бодол үнэн болж биелэх байв. Арнольд бэлтэржүүлэх урлагийн дэлхийн алдартай тамирчин болж, Америкт очиж амьдран кинод тоглож, од жүжигчин болж, цаашлаад мужийн амбан захирагч болно гэдэгт итгээгүй хүмүүсийн үгийг хүлээн зөвшөөрч, тэр үгнүүдэд итгэсэн бол амжилтанд хүрч чадахгүй байсан. Энэ ертөнц болон бусад хүмүүс өөрийнх нь юу чадах, юу чадахгүйг тогтоосон жишг хэмжүүрийг Арнольд хүлээн зөвшөөрөөгүй нь юутай азтай. Харин ч бүр метршгүй зүтгэсэн. Өдөр бүр дасгал сургууль хийж бие бэлдсэн. Бэлтэржүүлэх урлагийн зогсолт позыг хүртэл судалсан. Арнольд ном уншиж бизнесийн ухаанд суралцаж, кинонд жүжиглэхэд өөрийгөө дасгалжуулсан. Тэр зогсолтгүй шаргуу хөдөлмөрлсөн. Бууж өгөх юм уу? Төлөвлөгөөгөө өөрчлөх нь тэрний сонголт биш байлаа. Хэрвээ бид тэрний амьдралыг харвал метршгүй чанарын талаар үнэт сургамжийг авна. Заримдаа метршгүй чанараас өөр бидэнд юу ч үлддэггүй. Арнольдоос өмнө Австри улсын ямар ч иргэн Америк нэгдсэн улсын бэлтэржүүлэх урлагт ээж зэрэглэлийн тамирчин болж, эцэст нь Калифорни мужийн амбан захирагч болж байгаагүй юм. Арнольд хаашаа явж байснаа анханасаа мэдээгүй гэдэгт та итгэлтэй байж болно. Бидний амьдралд замын таних тэмдэг гэж байдаггүй. Энэ бүхэн бүгдээрээ эрэл хайгуул нээлт юм. Та өөр хүний явсан замыг дагаагүй. Харин шин зам гаргаж байна. Таны хийх ёстой ганц зүйл бол яг одоо өмнө тань юу байгааг л хийх. Одоо таны өмнө юу вэ? Түүнийг янтан хийж хөлөө нэгээр нь урагшцөөж тавь. Агуу зориг алсын хараа өмнөө тавьсан Арнольд хүртэл нэг алхмаар хийсээр байгаад зорьсондоо хүрсэн. Тэрээр өдөр бүр дасгал сургуульд хийж байлаа. Эхлээд гарын булчин дээр ажиллана, хөдөлгөөн бүрээ анхааралтай хийж гантелийг өргөж буулгах тоолондоо өөрийгөө дайчилж хөлсөө туслуулсаар булчин чангарч байгаа нь мэдрэгцээр. Гарын булчин болсны дараа мөрлөгөө анхаарна. Дараа нь нуруу, дараа нь өгцөг, дараа нь гуй, тэгээд дараа нь шилбэний булчин. Булчин тус бүр дээр бүх анхаарлаа хандуулан ажиллана. Нэгээр нь анхаарал тавин хичээнгүүлэн булчингуудаа хөгжүүлнэ. Ингээд бүх булчинтайгаа ажиллаж дуусаад гэртээ харж амарна. Гэсэн чи маргааш нь энэ үйлдэлээ дахин давтна. Мэдрахгүйгээр энийг хийсээр л байна. Цаашлбал Афганистан дахь эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрхийн төлөө зогсогч Малала Юсуфзай, олон рекорд эзэн Майкл Фелпс, гаргүй төрсөн боловч онгоцны нисгэгч болсон Джессика Кокс нарыг аваад үз. Та юу хэлэх гээд байгааг минь ойлгож байна уу? Метршгүй байхын гол түлхүүр нь өмнөө байгаа асуудалтай хамаг анхаарлаа хандуулах. Бүх анхаарлаа хандуул. Бүх зүйл дууссан ч урагш явсаар л бай. Хариулт үргэлж байдаг. Харин түүнийг олох нь таны ажил. Хариултыг олвол дараагийн бэрхшээл рүү оч. Мөн хариултыг олох хүртлээр түүндээ хамаг анхаарлаа хандуул. Тэгээд дараагийнх нь гэд урагш явсаар л бай. Энэ явж байхдаа та хаашаа явж байгаадаа хизээж санаа зовхгүй. Одоо хэдэн бэр үлдсэн болоо гэж ч бодохгүй. Тэгээд та саад бэрхшээлээс зугтахаа болж харин саад бэрхшээл дуртай болно. Учир нь саад бэрхшээл таныг хөгжүүлж амжилтанд хүрэхдэг гол түлхүүр юм. Тухайн үед алхам хийх нь л чухал. Замыг тань хаасан том чулуу таарвал түүнийг давах юм уу? Тойрч гарах зам заавал бий. Түүнийг олоод аяллаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Метршгүй байх гэдэг нь утга учиргүй ийш тийшээ өсчиж гар хөлөө хамаагүй савчиж явахыг хэлэхгүй. Харин шийдэмгий төвлөрөлттэй үйлдэлийг дахин зогсохгүй хийхийг хэлнэ. Метршгүй байх гэдэг нь ясаа хугуулж цусаа асгартал хан руу нүцгэн гараараа зогхохыг хэлэхгүй. Харин алх хасуураар багвагаар тоньсоор нүх гартал эмтлэн хэмхлэхийг хэлнэ. Тэгээд дараа нь нүхээ аажмаар томруулна. Ингээд шилний цаанаас цоошин ертөнцийг харж буй Алиса мэт огт өөр газар руу та хөл тавих болно. Та бол метршгүй хүн. Зөв замаар явж байгаа эсхэ мэдэхгүй бах. Эсвэл олон удаа ялагдах, эсвэл урам зориг мохох. Энэ бүхэн байдаг л асуудал. Харин байж болохгүй зүйл бол шантарч болох юм. Яагаад гэвэл та хизээж гисэн метршгүй байдлыг түшиж болно. Юучгүй хоцорсон ч метршгүй чанар байж л байдаг. Цааш үргэлжлүүлэн явах уу, эсвэл буцах уу гэж бодож суухын оронд зүгээр л метршгүй бай. Метршгүй зан зөвхөн урагшаа явдаг. Метршгүй занд ганцхан сонголт байдаг. Тэр нь үл зогсох.
Мядаршгүй зан зогсохыг, бууж өгөхийг, болохыг, төлөвлөгөөгөө өөрчлөхийг мэддэггүй. Мядаршгүй байдал бол өдөр бүр хэдэн цагаар бие дасгалж явуулдаг бэлдаржуулах урлагийн тамирчин. Мядаршгүй байдал бол сэдсэн санааг нь хүмүүс түлхсэн ч өөр арга зам хайсаар байгаа өөдрөг бизнесмен. Мядаршгүй байдал бол сургуулаа дөнгөж төгсөөд шинээр ажилд орж түрээсээ ч төлж чадахгүй бага цалинтай байсан ч чадах чинээгээр ихийг сурах гэж хичээж буй шин төгсөгч. Мядаршгүй байдал бол та. Бэлдаржуулах урлагаар хичээллэж байсан хэн бүхэн хормын дотор үр дүн гардаггүйг мэднэ. 30 минут гантил өргөөдөл шинэ хүн болчихдоггүй. Гэвч таны хийж байгаа чинь үр дүнгүй гэсэн үг огт биш юм. Юм бүхэнд үйл явц хэрэгтэй. Дасгал болгон чинь, алхам бүр чинь, хөдөлгөөн бүхэн чинь, үйлдэл бүхэн чинь таныг нэг алхмаар зориг руу чинь аваажж байдаг. Та баг багаар ойртож байна. Нэг л өдөр та толиндоо хараад хөөх гэж уулга алдах болно.